Сайн байцгаана хамт өгчүүдээ та бүхэндээ дахин нэг шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? За бүгд хамтдаа энэ өглөө эзний үгийг хүлээн авцгаая. Тэгээ хамтдаа залбирая. Их эзэн минь ээ, бид таныхаа өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа шинэ өглөөний төлөө танд баярлалаа. Хариу эзэн минь, мөнхийн бурхан минь, энэ өглөө та бидэнтэй ярих болтугай. Таны бидэнд ойлгож ухааруулсан үгээр дамжуулан бид бас амьдралаа өөрчлөх болтугай. Танд баярлалаа. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Амен. За бүгдээрээ хамтдаа 2 дугаар Тесалоник 2 дугаар бүлгээс үргэлжлүүлэн хүлээн авцгаая. За өнөөдөр бүгдээрээ 2-ын 16 дугаар ишлэгийг хүлээн авцгаая. За би уншаад өгье. Бидний эзэн Есүс Христ өөрөө мөн биднийг хайрлаж мөн тайтгарал ба сайн найдварыг нэгүслэр өгсөн эцэг бурхан маань гэж хэлсэн байна. За би дахиад уншия. Бидний эзэн Есүс Христ өөрөө мөн биднийг хайрлаж мөнх тайтгарал ба сайн найдварыг нэгүслэр өгсөн эцэг бурхан маань. Амен. За энэ хэсгээр би та бүхэнд өнөөдөр бидний амьдралын оршин тогтнож байгаа, бидний амьдралын бидний амьдрал зөвшөөрж байгаа бүх зүйлс бол бурханы хайрын улмаас юм шүү гэдгийг дахин санацгаая гэж уриалж байна. За энэ ч маш тодорхой 2 3 зүйл хэлсэн байгаа. Энэ ч юу хэлсэн бэ гэхээр мөнх тайтгарал гэж хэлсэн. Мөнх тайтгарал ба сайн найдварыг нэгүслэр өгсөн гэж хэлсэн. За энэ бүхний үндсэн суурь нь бол эзэн Есүс Христ өөрөө биднийг хайрласны улмаас бидэнд юу өгсөн бэ гэвэл мөнх тайтгарал гэж. За мөнх тайтгарал гэдэг бол маш ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл бидний нэг төр зуурын тайвшрал, төр зуурын амар тайвантай харьцуулах юм бол бидний бурхны өгж байгаа мөнх тайтгарал бол мөнхийх бүр хавь илүү, хамаагүй илүү бүр агуу гэж ойлгож болно те. Тэгэхээр бид нар заримдаа нэг том ажлын ард гараад эсвэл нэг ажил бүтээчээд эсвэл нэг амьдралд нэг асуудлын ард гарсныхаа дараа эсвэл нэг юм дуусгасныхаа дараа те нэг тайвшраад санаа алдаад санаа амардаг те. Тэгээд нэг сайхан тайвширдаг те юм зэгцрээд ирж байгаа юм шиг. Гэхдээ тэр бол төр зуурих байдаг. Дахиад дараагийн асуудал гарч ирдэг. За харин ч бидний эзэн Есүс Христийн биднийг хайрлсан хайрын улмаас өгдөж байгаа тэр тайтгарал бол мөнхийх гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл мөнхийх буюу энэ мөнхийн тайтгарал нь ямар ч цаг үед яг хэвээрээ хизэж өөрчлөгдөхгүй, хизэж дуусахгүй. Тэгэхээр бидний амьдралын нөхцөл байдал ямар ч үж болно. Бид нэр өнгөрсөн уржигдоор бид нар бас ярилцсан шүү дээ. Бидний амьдрал уналттай байж болно, боссон ч байж болно, амжилттай ч байж болно. Баяр хөөртэй, баяр жаргалтай, гуны готролтой ч байж болно. Ямар ч байсан альж нөхцөл байдал тохиолдсон. Харин бидэнд өгөгдсөн тэр бурхнаас өгж байгаа тэр найдвар бол тайтгарал бол энэ бол мөнхийх юм аа гэж. Тэгэхээр биднийг бүрэн дүүрэн тайтгаруулж чаддаг, тайвшруулж чаддаг тэр хүч бол зөвхөн бурхнаас ирдэг шүү ах дүүсээ. Тэгэхээр бурхны хайраас ирж байгаа тэрхүү амар тайван тэр тайтгарлыг бүгдээрээ дахин санаж, дахин ухаарч, мэдж санаж амьдрцгаая. Өнөөдөр та бидний амьдралд олон асуудал, олон нухчаа байгаа бол тэдгэр бүх зүйлстэй бити шантраараа, бити урам хугараараа харин бурхнаас ирж байгаа тэр тайтгарал амар тайван бидэнд үргэлж байдаг шүү гэдгийг санаарай. За хоёрдугаарт нь энэ чинь сайн найдварыг гэж хэлсэн. Сайн найдварыг гэж хэлсэн. За энэ бол юуны тухай ярьж байгаа гэхээр бидний ирээдүй бол баталгаатай. За бид нэр өөрсдийнхөө амьдралд олон зүйлийг өөрсдийн хүчээр хүчээр хөдөлмөрөөр оюун ухаанаараа бодол юу гэдгийг энэ сэтгэлгээгээр олж авсан байж болно. Гэхдээ энэ бол мөнхийх биш. Бас энэ маань бидний ирээдүй баталгаатай гэсэн ч бас биш. Бид нар юу гэдгийг маргааш бид амьд байна гэдгийг хэлж мэдхгүй тийм. Харин бурхнаас өгж байгаа бурхан биднийг хайрлсан тэрхүү хайрын улмаас бидэнд өгөгдсөн энэ найдвар бол сайн найдвар бол бидний ирээдүйг баталгаатай болгож байгаа. Бидний ирээдүйг баталгаатай болгоно гэдэг нь юу гэсэн үг вэ? Бидний очих газар нэгдүгээрт баталгаатай буюу бид мөнхийн улсад очино. Хоёрдугаарт бидний ирээдүй бурхны гарт байгаа. Энэ дэлхийн амьдрал дээр амьдарч байгаа он жилүүд, өдөр хоногуд, сарууд бол бурхны гарт байгаа. Тэгэхээр би та бүхнийхээ уриалж байна. Та үнэхээр бурханд итгэж найдаж байгаа бол эзэн Есүс Христ таны аврагч хийгээд таны төлөө, таны гэм нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдож өглөөс 3 дахь өдөр амьсан гэдэгт та итгэж байгаа бол таны ирээдүйн өдөр хоногуд болон таны мөнхийн амьдрал бол баталгаатай юм шүү. Үүнд бити эргэлзээрэй. Тэгээд амьдрал тохиолдож байгаа жижигхэн нухчаа, жижигхэн асуудал хизээ нэг өдөр дуусах тэр асуудлаас болоод эсвэл ямар нэгэн өнгөрсөн амьдралын хар бараан түүхээс болоод өөрийгөө битгий хэцүү байдалд оруулаарай. Өөрийгөө битгий голоорой, өөрийгөө бити дорд үзээрэй. Бас ирээдүгээ хар бараанаар битгий хараарай. Бурханд та итгэж байгаа бол, Есүст итгэж байгаа бол таны ирээдүй найдвартай шүү. Амен.
За 3 дугаарт нь хамгийн сүүлд нь ингэж хэлсэн. Нэгүслэр өгсөн гэж. Нэгүслэр өгсөн эцэг бурхан маань гэж хэлсэн. За бидний амьдралд байгаа бүх зүйлс бол бурхны нэгүслээс өгдөж байгаа. Бид өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө олж авсан гэж бодож байгаа боловч үнэндээ бол бурхан нэгүссэн учраас, бурхан хайрлсан учраас бид энэ бүх зүйлсийг хүртээд явж байгаа. Тийм учраас бид бас бурхны хайранд талархаж бурхны өмнө өөрсдийгөө бас даруусгаж амьдрах учиртай. Өөрөөр хэлбэл юу вэ гэхээр бид ингээд нөгөө олдсон боломжийг азын суулаа сугалж байгаа юм шиг хүртээгүй. Харин бурхан бидний амьдралд байгаа бүх зүйлсийг бид тэр боломжийг нь өөрөө бүрдүүлж өгсөн учраас бидний амьдралд ингээд тохиолдож байгаа юм аа. Тэгэхээр би та бүхнийг бас эзний өмнө эрэхтэй надад байгаа, бидэнд байгаа бүх зүйл бурхнаас ирсэн нэгүсэл юм шүү гэдгийг дахин санаад эзний өмнө даруусаасаа гэж даруй байхыг шийдээсэй гэж дахин уриалж байна. Тэгээд өнөөдрийн бидний энэ үгээр дамжуулаад өнөөдрийн нөхцөл байдлаа харахтаа нэг бол өөрөө битгий сарахаарай. Үгүй бол өөрийнх нь нөхцөл байдлыг харахтаа өөрийгөө битгий дорд үзээрэй. Бас битгий шантраараа, битгий уруу царайлаарай. Эсвэл хит их битгий хамраас өгч их зантай байгаарай гэж уриалж байна. Харин энэ бүхний хүртэж байгаа учир шалтгаан бол бидний харилсан бурхны хайр юм шүү. Амен. Тэгээд үнэн дээрээ бат зогсоод, итгэл дээрээ бат зогсоод амьдралын нийгмийн бусдаас гаднаас ирж байгаа амьдралын тэр давлгаануудад цохиулахгүйгээр, тэр нухчаануудад унахгүйгээр харин зөвхөн бурхандаа найдаж бидний амьдралыг гартаа хатгсан тэр найдвартай мөнхийн татралыг өгдөг бурхандаа бүгдээрээ дахин талархаж бас дахин найдаж амьдарцгаая. За бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Их эзэн минь бид таньынхаа өмнө ирж байна. Хайр та минь ариун бурхан минь биднийг хайрлсанд баярлалаа. Биднийг сонгосонд баярлалаа. Эзэн үнэхээр биднийг хэн байхаас үл шалтгаалж та биднийг төрүүлж сонгож, та биднийг төрүүлж хайрлаж, та биднийг уучлахаар шийдсэн билээ. Таны гайхамшигтын нэгүслийн төлөө танд баярлалаа. Аваа тэгээд бидний амьдралдаа өөрийн мөнхийн тайлбарлыг өгдөгт баярлалаа. Бидний амьдрал ямар ч хүнд хэцүү цаг үе тохиолдсон ч гэсэн үргэлж та биднийг тайлбарлах, та биднийг амар тайвнаараа хочдог ариун сүнсээрээ дамжуулан биднийг тэжээнд итгэдэг учраас танд баярлалаа. Ариун эзэн минь та бидний ирээдүг баталгаатай болгосны төлөө танд баярлалаа. Бидний хүч хөрөхгүй, бидний боломж бүрдэхгүй, бидний амьдрал үнэхээр ирээдүг мэд санагдсан байсан ч гэсэн эзэн танд итгэж байгаа итгэл найдварынхаа улмаас бидний ирээдүй бат найдвартай, баталгаатай гэдгийг та бидэнд дахин сануулж өгсөнд танд баярлалаа. Есүсээ таны нэгүсэл талархаж амьдрахад та туслаарай. Эзэн үнэхээр бид өөрөөсөө бардамдаггүй, эсвэл өөрөөсдийгөө үн цэнгүй мэт бодож сандаггүй нэгэн болоход бүхий л өдрүүдэд, бүхий л цаг мөчүүдэд таны нэгүсэл биднийг хочиж байдаг гэдгийг дахин санаж амьдрахад та туслаарай. Энэ бүхний суурь, энэ бүхний их сурвалж нь таны биднийг хайрлсан хайр байгаагийн төлөө танд дахин баярлалаа. Энэ өдөр та бидэнтэй хамт байх болтугай. Бидний амьдралын бүхий л үйл явдлуудыг та удирдан чиглүүлж та өрөөх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа.